Энэ дархлааг харин хүүхдэд багаас нь суулгаж өгөх хэрэгтэй. Энэ ч утгаараа Ганди нэрмжит үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж ардын хөгжмийн анги нээсэн байна. Ардын урлагийн ангийнхан сурсан мэдснээ олон нийтэд тайлгналаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэхээр гагнуурчин, өсчин, цахилгаанчин гэсэн нийгэмд хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг гэж ойлгодог. Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж үүнээс гадна сургуультай ардын хөгжмийн анги нээсэн байна. 3 жилийн өмнө нээсэн ардын урлагийн ангид мэргэжлийн сургуулиуд дотроо анх төгсөж байгаа юм а. Бүрэн бус дунд боловсрол эзэмшин төгссөн залууст 10 жилийн гэрчлэгээ олгон мэргэжлийн хөгжимчин гэсэн үнэмлэхтэй төгсөж байгаагаараа онцлогтой. Мөн залуус урлагаар хүмүүжиж өөрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж байгаа нь илүү даваа талтай. Түүнчлэн ардын хөгжмийн хүүхэд залуус зааж сурахнаар монгол хүмүүс монголоо мэдрэх илүү үнцэрхэх үүдэлтэй болоход нь хөтлөж байгаа юм а. Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн өнөөдөр ардын хөгжмийн ангийнхаа анхны төгсөлтийг хийж тайлан тоглолтоо тавилаа. Хүүхдүүдийг хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн сургуулийн хүүхдүүдийг бас урлагаар хөгжүүлэх дэмжиж ардын хөгжмийн ангид 2010 онд нээсэн. Цаашдаа юу нэг урлагийг тиймээ дэмжиж ивэл хүүхдүүд маань урлаг руу их чимүүлдэг тийм урлагийг зөв ойлгодог. Өөр ангийн хүүхдүүд бас багшаа дугуулсан чижээ тийм ээ. Бүжиглээ дуулъя гэх ингээд хэлж байгаа сайхан утгатай. Ардын урлагийн ангид суралцж байгаа залуус төгсөхдөө хүүхэд бүр нэг ардын хөгжмийг бүрэн эзэмшин төгсдөг байна. Мөн соёлын дээд сургуульд 2 дугаар курсээс сурах боломжтой болдог байна. Ер нь одоо урлаг болоод үгийн салбарт хүрч чадах юм маш том зүйл. Үйлдвэрлэл урлалын сургуульд анхны төгсөгч нь бид нар ардын хөгжмийн анги одоо бид нар ардын хөгжмийн анги төгсөж байгаа болохоор тэгээд амар баяртай юм. Тэгээд бид нар энэ ангид авсандаа юугаар багтдаг гэхээр бид нар нэг урлагийн мэдрэмж гэдгээр ер нь бид бусад хүмүүсээс амар илүү байдаг гэж ойлгодог. Энэ анги нэгтгэх нь болохоор одоо хүүхдүүдийн авьяас гэдэг шүү дээ. Тодорхой хэмжээний авьяасыг төвшөнд нь хүрэх одоо урлагаар явах хүүхдэд анхан шатны мэдрэмж өгөх. Тэгээд хэрвээ урлагаар явж байгаа хүмүүсийг тэр болгонд дэмжих, цааш нь хөгжүүлэх зорилгоор энэ анги нээсэн. Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн ардын урлалын ангийнхан суралцсан 2 жил гаруй хугацаанд Хөх хотод очиж тоглолт хийжээ. Мөн асрамжийн газруудад очиж тоглолт хийсэн байна. Шууд телевиз болор зайнар мэдээллээ.